сүүлийн хэсгийн ажил руу орсон байж байгаа. Өнгөрсөн жил энэ ч яагаад дутсан бэ гэвэл ус сувгийн 700 шугамыг доогоор гаргах гэж үндсэн магистралыг гаргах гэж нэлээд ажил хийсэн. Энэ доогоор бол ус сувгийн үндсэн 700-ийн магистрал яг одоо энэ хэсгээр тийм голоо нэвтгээр явсан. Нэлээд гүнзгий ухаж сэтгэе гэж голын төгсөй доогоор 10 метрийн доогоор. Тийм нэлээд доогоор. Доогоор бол гаргасан 3 шугам давтчихад байгаа юм байна шүү дээ. Зөв. Энд дээр хүнс ч байгаа юм байна те. Байгаа. 24 оны 6 сараас хойш тасралтгүй явж байна. Өнөөдрийн байдлаар 1400 м төс цанталтын ажил үндсэндээ 100% дууссан. Дээр нэг түр гарц байгаа. Энэ түр гарцны доор 8 м орчим газар чулууг нэг баригдсан байгаа. Энийг бүх тээврийн ажил дууссан гол хамгийн сүүлд хийгээ гарах юм. Энэ сардаа ер нь манайх чулууны ажил энэ болир төрлийн үндсэн ажлууд дээр дуусчихна. Өнгөрсөн жил энэ дээр өмнөдийн 700 шугам нэмэлтээр цэвэрсний шугам татаад энэ чинь нөгөө 70 оноос хойш ерөөсөө шинэ шугам татагдаагүй байсан. Тэгээ нөгөө сэлбээ ажилтгаа уялдуулаад нэмэлтээр хийсэн болохоор энэ дээр нэлээд хугацаа алдсан. Тэгээ энэс хойш ажлууд ерөнхийдөө бол болцсон. За 4 сар дотроо танах бол ажил ингээд дуусчихна тийм ээ. 4 сар. Цэла групп маань энэ хамны дотор талын өнгөлгөө, дээдлийн тогтчол, цаатлын явган үний тогтчлтыг бол ажлыг авсан байж байгаа. Натурын гүүрний доогоор нь гарах боломжтой хэлбэрээр тогтчлтын зургийг шинчилсэн тий. Явган замын доор орох нэвтруулсан дайрагнуудын ажлыг хөгжлүүлээ явж байна. За мөн хойд натурын гүүрнээс хойш явган үний гүүрийн засвар ажил эхлээд. Хойд жижиг гүүрийн жижиг гүүр. Тэгээ энэ гүүр маань орог өдөртөө 1000-аад хүн зөрчдөг. Дунтын гүүрний хэсэг байгаа тий. Энэ жил хийх. Энэ ажлын чинь төлгөө яах вэ? Силагийн эндээс доошоо гарч иж ирэх болохоор гүүрээ тавьчихаар машин механизм компани шалгарцсан. Шалгарцсан байгаа. Тэгээ силагийнхаа ийшээ гарахаар гүүрийн ажил эхлэх юм байна. Хэд хэд төлөвлөж байгаа? 5 сарын 10 авчаа гэж төлөвлөж байгаа тий. Тулгууртай хөлөө доогоор. Тулгуур байх. Шууд алхахтаа ийм гүүр гараач. Шавар замаас хэрэг яваад ард нь энэ цагаанаар байсан. Бид нар эслээ тооцоод магадгүй үер боллоо гэхэд ус чигийн төсвөртэй ийм бодгаар явж байгаа. 3 засаг дараа мөнгө заяа дарахтаа бид нар хамтарч ажиллаж байгаа. Тэгээ ирээд маань ерөнхийд бол ойлгож байгаа. За та хэдийн төлөвлөгөө тэгээд хэдий дуусгахаар байж байна? Бид нар 6 сар дотор багтаагаа дуусчихноо. Бүрэн дуусна. Сэлбийн голын голдруулах ханы ажлууд бол 2024 онд эхэлсэн. Бэлгүүн Монгол компани 4 сартаа багтаагаа дуусгаж байна. Сила групп компани маань 2025 оны 9-р сард гадна тогтчол хамны дизайн болон гадна явган үний замыг гэрэлтүүлэх шонтой байж байгаа. Энэ ажлыг эхлүүлсэн. Мөн натурын гүүрлөө шууд хоёр талаасаа гардаг, доогоороо гардаг ийм боломжтой болгоод дугуйтай скутертэй хүмүүс тэрэгцтэй одоо тэрэгтэй хүүхдэд ирж байгаа одоо эмэгтэй хүн шууд гардаг болохоор зураг дээр бол өнгөрсөн жил өөрчлөлт хийгээд нэг тодорхой хугацаанд луудсан. Баярын энэ улирал эхлэхээс өмнө сэлб боолынхаа тогтчлтыг бүрэн гой дуусгаад зүлэг тариад дуусгахаар ингээд төлөвлөж байгаа. Наадан болоход сэлб боолын энэ хэсэг бол бүрэн тогтчлт дуусна. Нэг л ажил бол үргэлжилж байна. Натурын гүүр, нарны гүүр хоёрын гол явган үнийг гүүр хийхээр ажил бол үргэлжилж байна. Бусад ажлууд бол дууссан байна гэж төлөвлөөд бол ажиллаж байгаа.